Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг болоод 2012 оны 10 дугаар сараас эхлээд ярьж эхэлсэн. За энэ дахин төлөвлөлтийнхөө үйл ажиллагаанд нийтдээ 158.3 тэрбум төгрөгийг бол зарцуулсан байна. Гэтэл өнөөдөр 158.3 тэрбум төгрөг зарцуулагдсан энэ салбарт яг иргэдийн амьдрал дээр нөлөөлж байгаа бодитоор бий болцсон орон сууц юу байна вэ гэдэг ингээд тооцоод үзэхээр энэ жилийн байдлаар 500 хүрэхгүй орон сууц өнөөдөр ашиглалтанд орсон байж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ асуудлыг бол бид бодитоор шүүмжилж байгаа. Яагаад гэхээр энэ бодлого нь өөрөө их буруу байсан. Анх ардчилсан нам сонгогдохдоо амны орон сууцтай Улаанбаатар хотыг бий болгоно гэж хэлсэн. Амны орон сууц гэдгийг ард иргэд юу гэж ойлгож ирсэн бэхээр өөрийнхөө хашаанд тоглог орон сууцаа хаавсаа өөрөө бариад халуун дулаан цэвэр бохиороо холбогдоод явах боломжийг бүрдүүлэх юм байна гэдэг тэр зүйлийг ойлгож ирсэн бол өнөөдөр энэ бодлого нь эсрэгээрээ болоод нийт 42 байршил дээр дахин төлөвлөлтийн бүс гэж бий болгоод тэр байршилд байгаа ард иргэд өөрийнхөө газрыг өөрийнхөө хүссэн үнээр зарах боломжийг нэгдүгээр таасан. Хоёрдугаарт нь тэр газар дээр өөрөө бизнесийн үйл ажиллагаа явуулах эрх нь хаагдсан. Тэр газраа өөрөө хүссэн хүндээ зарах тэр боломжийг нь хаасан. Өнөөдөр энэ журам батлагдсан 3 жилийн хугацаанд ард иргэд өөрийнхөө газрыг чөлөөлөх үүргийг хүлээгээд айлын гэрээр түрээсийн байраар ингэж амьдрах нөхцөлийг одоо хотын дарга маань бүрдүүлсэн. Ингэснээр үндсэн хуулиар олгогдсон Монгол хүний тав тухтай амьдрах эрх чөлөө орчин нөхцөлийг нь богдуулсан ийм үйлдэлийг хийсэн гэж хэлж болно. За манай бүлгийн зүгээс энэ 158.3 тэрбум төгрөгийг бодитоор бодлого болгоод өнөөдрийн төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн барьж байгаа 1 м квадратын сая төгрөгөнд багтах тэр орон сууцыг барьсан болвол 60 м квадраттай 3,000 айлын орон сууцыг бариад ард иргэдэд тэр үнээр нь олгох тэр боломжийг хотын дарга маань хаасан гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ 158.3 тэрбум төгрөгийг одоо өргөө зардлыг салхинд хийсгсэн. Энэ мөнгийг салхинд хийсгсэн гэж ингэж бол дүгнж байна.